Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл чирэг бие бэлтэртэй эрч хүчтэй байхаар Эрмэн оргил фитнес төвөөс та бүхэндээ дасгал хөдөлгөөнийг хамтран хийхээр боллоо. За одоо бүгдээрээ дасгалдаа орцгоё. Дасгал хийхийн өмнө заавал бие халаалт хийх шаардлагатай. Бие халаалтын дасгалдаа орцгоё. Амьсгалаа авлаа. 1 2 3 4 5 6 7 8 За баруун тал руугаа 1 2 3 4 эсрэг талдаа 5 6 7 8 дахиад автъя. 1 2 3 4 5 6 7 8 гараа мөрөндөө аваад мөрний үеэр урагшаа 4 тойрог эргүүлнэ. Арагшаа 4 тойрог эргүүлээрэ 1 2 3 4 арагшаа 5 6 7 тасгалаад автъя. 1 2 аль болох дээр дадаачтай сайн эргүүлээрэ. Одоо арагшаа 5 6 7 8 бүгдийг тэнийн 1 2 3 4 5 6 7 8 баруун гараа өргөж хазаагаарай. 1 2 3 4 5 6 7 дахиад автъя. 1 2 3 4 5 6 7 8 гараа алдаж тонгоогоорой. За бие халаалтын дасгал хөдөлгөөний үр дүн сайжруулахаас гадна бие организмыг дасгал хөдөлгөөнд бэлтгэж өгдөг. За 4 3 2 1 гарыг шарнд үргээд 1 2 3 4 5 6 7 8 баруун зүүн тал руугаа ээлжиж сууна. 1 2 өвдөгний үеэр 1 2 сайн сууж өгөөрэй. 2 3 4 5 6 7 болно. За амьсгалаа авлаа. Ингээд дасгалдаа ороход бие организм маань бэлэн боллоо гэсэн үг ээ. Өнөөдрийнхээ хичээлээр гар мөрний булчин, хөлийн булчинтай хослуулах дасгал багшин заана. За бүгдээрээ гантел авлаа. Хэрвээ танд гэрийн нөхцөлд гантел байхгүй бол усны савнд ус болон илс хийж хүндрүүлэгчийг өөртөө бэлдэж аваарай. За нэгдүгээр дасгал гар мөрний дасгал, гантелтэй гар алдлах дасгал. За дагаад хийгээрэй удаан. 1 2 За энэ дасгалаар гар мөрний булчинг хөгжүүлж өгдөг. За эмэгтэйчүүдэд тохиолддог гарын 3 толгойд булчин болон гар бугалганы булчин сулрах энэ үед эдгээр дасгалуудыг маш эрчимтэй сайн хичээлж чадах юм бол сэтгэл зовоодог тэр хэсгийн булчингуудын үйл ажиллагаа идэвхжиж гойлог сайхан болоход тань тусална. Эрчүүдэд мөн тэвхэр сайхан мөр цээжтэй болохын тулд эдгээр дасгалыг хийдгээ. За багштай хамт 4 удаа хий. 4 3 2 1 барьлаа. 4 3 2 1 удаан буулгаад за гантелээ тавилаа. Булчингаас сэгсэрт сулдаж амраагаад хөлдөө мөрний хэмжээнээс ялангуй том зайтай жингүүс суул. Бүслэгээс доошогоо бүх булчингуудад ачаал очино. Өгзөг, гуй, нурууны доод хэсэг хэвлийн булчингуудад давхар ачаал очдог. Заанхаар гараа урагш нь олгож болно, гараа толгойн ард авч болно, цээжний урд авч болно. За өөртөө аль эвтэхнэр гарын барилыг аваарай. За бид нэр гараа толгойнхаа ард авж байгаа дасгалаа үүсгэе. Доошогоо суулаа. 1 2 За энэ дасгалыг хийхдээ аль болохоор доошоогоо гүйцэд сууж өгөхийг хичээгээрэй. Удаан суун бослоо. За охид эмэгтэйчүүд маань өгзөг гуйны булчингаар хэсгээрээ өөхөн давхар ихтэй эмэгтэйчүүд өөрийнхөө өгзөг гуйны хэлбэрийг засахын тулд энэ дасгалыг илүү түлхүү хийж өгөх юм бол өөрийнхөө урдаа тавьсан зорилгыг шийдвэрлэж 100% одоо гой нарийнхан гуйтай өгзөгний хэлбэр маш хурдан хугацаанд засагдаж чаддаг. За 4 удаа хий. 4 3 ап 2 1 удаан суулаа, удаан бослоо. За булчингаас сэгсэрт сулаад гар мөрний булчингийн дасгалыг хөлийн булчингийн таслахтай багш нь яагаад хослуулж байна вэ гэхлээр энд ачаал авсан булчин маань энд хол байгаа учраас энэ хоёр дасгалыг хооронд нь хослуулж хийхэд маш тохиромжтой байдаг. Дасгал бүрийг оролт давталтайгаар гүйцэтгэх ёстой. За 2 дугаар оролтыг 8 удаа яцгаая. За явлаа. 1 2
амьсгалаа гаргана. Дасгал хийхдээ амьсгалтайгаа хослуулж гүйцэтгээрэй. 4 5 удаан 6 7 8 өргөд барьлаа. 4 3 2 1 удаан буулгаад гантайдаа тавилаа. За багш нь хажуу тишээгээ харж байгаа суултаа хэрхэн зөв үүсгэх талыг бас тайлбарлаж өгье. За хоёр багш маань та бүгдийг дагуулад яг зөв тоолоод явна. За техникээ багшигаа яаж хийж ийн гэдгийг цаан харж байгаарай. За хажуу талаас суулаа. Энэ нийт хүмүүс маань ингэж суугаад алдаа гаргаад байдаг. Ингийн бол өвдөгний үеинд ачаалд очиод өвдгөө гинтэж болзошгүй учраас техникээ зөв хийх юм бол тасгалын үр дүн сайжирж өгнө. За багш нараа дагаад хий бүгдээрээ 3 1 2 3 4 маш сайн. Одоо 4 удаа 4 3 2 1 удаа 4 3 2 1 маш сайн. Булчингаа сэгсэрч суллаад амраагаарай. Эдгээр дасгалыг 3-аас 4 удаа 8-аас 16 тоо таталтайгаар хийж гүйцэтгэх юм бол танд маш сайн үр дүн гарах болно. За өнөөдрийн 2 дугаар дасгал нь мөрний булчингийн урдлын эсхийг хөлийн булчингийн арын хэсгүүдтэй хослуулж хийх дасгал байгаа. За 2 дугаар дасгалд орцгоё. Хөлдөө мөрний хэмжээний зайтай гантела урдаа барина. Эндээс дэше өргөлөө цагаад буулгана. За 3 1 За яг одоо бидний хичээлийг үзээд дагаж хийж амжихгүй бол та маргааш өглөө заавал бид нартай хамт хийгээрэй. 4 3 2 1 маш сайн. За эндээс хөлөө ойртуулад өвдөг сул нуруу хотхор. За эндээсээ тонгоос явна. Тонгоолоо 2 3 4 5 За энэ дасгалыг хийхдээ та хоёр хийж байгаарай. Хажуу талаас тонгоолоо усаагаа дэшээ ихсэрнэ. Тонгоолоо усаа дэшээ ихсэн. За 2 удаа яваа тий. 1 2 Энэ дасгалыг хийхдээ ийм алдаа гардаг тэгж болохгүй. За булчингаа сайхан сэгсрээд суллаа. За дасгалын сүүлийн оролт. Бүгдээрээ бэлдээ. 3 1 2 маш сайн. 3 бидний өгж байгаа энэ дасгал маань гар мөрний булчин чиглэсэн дасгалыг хөлийн булчингийн дасгалтай хослуулж хийж гин. За 4 удаа 4 3 2 1 маш сайн. За хөлөө ойртуулад гантелтай тонгоол 3 8 удаа явна. За дасгал хийхийн өмнө заавал бие сайн халааж явах хэрэгтэй. Үндсэн дасгалаа хийж дуусны дараагаар сонголтын дасгал хийж дасгалаа төгсгөж дуусгаж сурах юм бол таны эрүүл мэндэд болон булчингийн үйл ажиллагаа зүрх судасны бүтээн замын бүх эрхтнүүдэд эргээр нөлөөлж өгнө. За 3 удаа явъя. 4 3 2 1 барьлаа. 4 3 2 1 удаан бослоо. Маш сайн. За гантайдаа тавьчих. Булчингаа сайхан сэгсэрж суллаж амраалаа. За дасгал бүрийн дараагаар сонголтын дасгалыг хийх хэрэгтэй. За энэ маань бид нар мөрний булчинд ачаал авсан учраас мөрнийхөө булчинг сунгаж амраах хэрэгтэй. 4 3 2 1 За дасгал бидний дасгалаар хичээлсний дараагаар та бүхэн сонголтын дасгал хийж хөвшөөрэй. Тэгэх юм бол булчингийн уян хатан чанар нэмэгдээд хөдөлгөөний дадаас болон үе холбоосны хөдөлгөөн чанар сайжирна. За эсрэг руугаа давтъя. 4 3 2 1 За хөлийн булчинд ачаал авсан учраас бүгдээрээ хөлийн булчингаа энэ үлмиг ээтилгээд бас заавал сунгаж амраах хэрэгтэй. 4 3 2 1 эсрэг талдаа давтъя. За суулаа. 4 3 2 1 Суулт хийсэн учраас мэдээж гойны урдлын булчинд ачаал батсан байгаа. Тэгэхээр хөлөө нуглаад ачаал авсан булчингуудаа заавал сунгаж амраах хэрэгтэй. За эсрэг талдаа маш сайн.
За булчингаа сайхан сэгсрээд суллаа. Амьсгалаа авлаа. Амьсгалаа гаргаарай. Амьсгалаа авлаа. Амьсгалаа гаргаарай. Өглөө бүр дасгалаар хичээллэж, эрч хүчтэй, эрүүл чирэг болцгоё.